Занга Академи. Чадвараа хөгжүүл, ирээдүгэ бүтээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За, компани эрх зүйн зохицуулалт хичээлийн маань бүлэг хичээлийн маань дараагийн сэдв. Компани дүрмд тусгах зүйлсийг тухайн зүйл бүр дээр жижигхэн кейс жишээтэйгээр та бүхэнд тайлбарлахаар бэлтгэсэн байна. За, хувьцааны хувьд бас анхаарч үзэх зүйл нь гэх юм бол компани дүрмээр тогтоосон нэрсэн үнэтэй. Хувьцаа эзэмшигч, хувьцаа бусад үнэт цаасыг тэргуун хэлжинд худалдаа авах эрхийг хэрэгжүүлэх хэсэг асуудлыг хувьцаа эзэмшигчтэй хурлаар хэлцэн шийдвэрлэдэг ахна. За, ингэж хэлжүүлэхдээ хин энийг хэрэгжилтэнд хангуулахын, хин хяналттай авахын гэдэг эсгүүдийг бол энэ тооцооны тогтоол дээр бол ойлгомжтой байдлаар ингээд оруулсан байна. За, илүү дэлгэрэнгүй мэдээлэл бол компани тухай хуулийн төлөөлөл удирдах зөвлөлийн хуралтай холбогдох хэсгээс та бүхэн авч танилцах боломжтой байгаа.